Зя. Бичлэг хийгээгүй утсан байна. Жохос хамдарч ийн. Айгу ер нь завгүй байлаа. Тэгээд хичээлээ дуусгалаа. Тэгээд маш олон зүйл бас анхаарал хандуулаад айгу олон зүйлийг засах гээд, өнгөлөх гээд, имжлэх гээд, хайрлах гээд тэгээд заримд нь бууж өгөө, зарим нь даун тулаад тэгээд ингээд илүү шинэ амбицтайгаар дахиад одоо амьдралаа шинээр эхлэе гэж бодсон. Энэ шийдвэртэй бол ихтгэл дүүрэн ингээд байж гин. Тэгээд би яг одоо хаана байгаа вэ гэхээр би LA дэрсэн байна. Тэгээд LA дээрээд ер нь бол нэг газар руу очиж үзхийг аягүй хүсэж исэн. Айгүй олон жилийн өмнөөс очиж үзхийг хүсэж исэн газар бол яг одоо арт харагдаж байгаа энэ газар буюу Urban Light дээр ирэхийг хүсэж исэн. Тэгээд одоо яг тэр газараа ингээд ирсэн байна. Тэгээд уртан зүгээрний хажуугаар нь өөд өнгөрч исэн. Тэгээд одоо энэ дурсамжаа Urban Light-ыг одоо үзэхийн дурсамжаа бүтээхээр ингээ ганцаараа ирсэн сууж ийн. Тэгээд шүн оройн цагаар ирэх юм бол жоохон айх байх ганцаараа учраас тэгээд тийм болохоор ер нь зөв өдрөө ирээд үзчихье гэж бодсон. Тэгээд ингээд одоо ирсэн сууж ийна. Тэгээд бас та нартай гоё хуваалцъя гэж үзсэн. Тэгээд сая нааша ийшээ ирээд алхаад явж явах замд нэг хөөрхөн Монгол охин таарсан. Жижигхэн охин таараа тэгээд тэ сайн байна уу зураг авахулъя гэд тэгсэн чинь ингээд амар дотор ингээд шууд ингээл айгуу гоё ингээл хөөх гэл энэ мэдрэмжийг аавг айгуу утцсан тэгээд дээрэс нь бас дуулаагүй айгуу удаж байгаа болохоор ерөнхийдөө дуртай юм хийхгүй удахаар улам л нөгөө нэг жаахан insecure тэр юм нь илүү таадолж гарч ирээд идэм болов гэж харж ийн. Илүү жоохон шартай өөрийнхөө карьер тэгээд дуулах хүсэл зорилго эндээ илүү их цаг зав зарцуулъя гэж бодож байна. Тэгээд ямар ч LA-д бол ингээд ирсэн одоо дуртай газраа ингээд ирсэн мөрөөдлийнхаа хүүхэд насныхаа тийм мөрөөдж исэн газраа ингээд эрдэн сууж ийна. Тэгээд Urban Light дээр ингээ ганцаараа л ирэх хэрэгтэй байсан байна. Тэгээд урд нь бол ирэх боломжууд байсан. Гэтэ ирээгүй байсан. Тэгээд одоо ингээд хамтдаа үзье. Тэгээд ямар би бол сая ингээ холоос харахад бол миний төсөөлжсэнээс бол айгүй жижигхэн цөөхөн гэрэлтэй юм байна. Гэтэ айгүй гоё харагдчихээн. Гэтэ айгүй цөөхөн юм байна. Хэвлээ бүр ойроос нь очиж хараад тэгээд айгүй халуун байгаа. Тэгээд гэтэ энэ нь зуны улирлал нь биш гэсэн бүр юм намрын биш хавар нь болж байгаа юм байлээ. За тэгээд одоо бүгдээ яг энэ Urban Light-ийн хажууд LA Country Art Museum гэдэг энэ ч байгаа юм билээ. Тэгээ хавш энэ манай харуулах уу над руу айгүй амар хараад байгаа маа тэрнээс биш. За ингээд ойртоо дэрэнгүүд ийм гэрлэлүүд байд юм байна. Тэгээд орой 6:30-аас хойш гэрэл нь асчдаг. Тэгэхээр илүү үзэсгэлэнтэй болт ингэнэ. Гэтэ ингээд харахад бол амар гоё харагдчихна. Надад бол бүр ингээд яг юу шиг яг л нөгөө яг зурган дээр бол үнэхээр гоё. Гэтэ I don't know. Би бол үнэхээр талархалтай байна. Надад гоё байна. Яа. Тэгээ орой бол бүр гоё. Тэг хүмүүс гоё гэр бүлэрээ найз нөхдөөрөө ч юм уу ирээд гоё зураг дарж хүнтэй бол гоё юм байна. Надад бол гоё санагдчихээн. Тэгээд өнөөдөр бас тэнгэрийн өнгө айгүй гоё байна. Тэгээд palm tree-нэд бүр гоё үзэсгэлэнтэй алгаж ирж байна. Яг уйлмар санагдчихээн. Одоо нөгөө хүсчихсэн юмнуудаа биелүүлээд байгаа болохоор айгу сэтгэл хөдлөж байна. Миний нөгөө хүүхдтэй хасаа мөрөөдөөд Америкт ирээд хийхийг хүсчихсэн юмнууд одоо яг хийх нь LA-д байгаа даа байхгүй. Тэгэхээр яагаад ч мэдгүй энэ газар надад нэг тийм илүү сүнслэг надад тийм би хүн мэдэрдэж шнэ би зөв газараа байгаагаа надад их тэгж мэдрэгдээд идэв. Тэгээд би бас гоё юм гэрлэлнүүдэд гоё өөрийнхөө хүслийг ингээд хэлээд датаад үлдээ гэж бодож байна. За тэгээд ингийн бас нэг хөөрхөн жижигхэн юм хий. За одоо ингээ гарангууд ишиг зөндөө олон хідэн лайн гэрлээ надад
байж байгаа. За энэ талаасаа заяа. Одоо энэ музейнийхаа талаас шүү заа 1 2 3 4 5 6 дахь энэ шонгийн модны 1 2 3 дахь дээр нь би ингээд гараа ингээд тавьчих. Тэгээд би одоо ингээд тэврээд тэгээд ингээд бүслээ хэлье. Тэгээд намайг тэвэрхийг хүсэж байгаа хүн байвал 6 дахь лайны 3 дахь энэ шонгийн модыг ирж тэврээрэй. Тэгээд би болохоор юу хүсэх вэ гэхээр за тэгээд намайг харахыг хүсвэл 6 дахь лайнаас тэгээд уртлаасаа 3 дахь юу шүү заяа шонгийн мод чи заяа. Дээр нь юм зурж тэнэгдэхгүй би бичээд өндөр нассан юм шүү дээ. Ямар гоё юм бэ? За. Бас дараа нь өөр тийшээ явах хэрэгтэй байгаа. Тэгээд ямар ч зэрэг үзчихлээ. Тэгээд дараа нь бүр олон гоё найзуудтайгаа ирж мэрээд гоё зураг авах өдөр ирэх байх гэж итгэж байна. Тэгээд зөв миний хэлхийг хүссэн юм гэвэл хэрвээ ямар нэг юм хүсэж байгаа бол тэгээд ингээ ирнэ гэдэгт итгээрээ. Би маш жоохон охин байхдаа одоо энэ өдрийг бас ингээд хүсэж исэн. Гэхдээ ингээд ирэхгүй гэд бараг итгэцэн ингээд шантрахад айгүй ойрхон байсан. Тэгтэл ингээд нэг мэдсэн чинь яг айгүй урт хугацаа өнгөрсөн л төө 10 хэдэн жил болсон ч гэсэн ингээд эцэст одоо ямар ч хэсэг 10 хэдэн жил өнгөрсөн ч гэсэн ингээд гол нь ирж чадлаа гэдгээрээ бол өөрөөрөө бас бахархаж юм. Тэгээд танарт бас хэлэхэд намайг үздэг хөөрхөн одоо найзуудтай ч юм уу дүүнэртэй ах эгчнэртэй залуучууд охтуудтай хэлэхэд хэрвээ ямар нэг хүсэл аваад зүгээр хизээ нэг өдөр биелгэл юм байна. Тэгээд тэр нь том байж бол жижиг байж бол зарим хүний хувьд инээдтэй ахaltaа нэг гэрэлний өмнө ирчээд байдаг. Гэхдээ миний хувьд бол айгу утга учиртай байсан. Тэгээд би одоо ингээ өнөөдөр 27 наснда энэ бас хүслээ ингээ биелүүллээ. Тэгээд өөрөөрөө бахархаж юм. Тэгээд bitch. За. Я одоо инглад тахгүй тэгээд шууд цаашаа явж дараагийнхаа хийх ёстой юмнуудыг хийн. Завгүй тийм. Тэгээд одоо дандаа юм богинохон влогнууд орно шүү. За юм 20-30 минутын айгүй их сэтгэл гаргаж идэгдэлтэй үстэй одоо ядаргаа тийм. За тэр яах вэ? Тэгээд ажаадаа амжилт хүсээрэй. Надад сайн сайхныг хүсээрэй. Харин би бас та нартай хамгийн эрүүл энхийг хүсье. Тэгээд хинээс ч илүү биш, хинээс ч дутуу биш. Хүсэл байгаа газар хөлн хүрдэг гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр бити өөрийгөө голоорой заяа. За бай.